нь ойлгомжтой болцсон. Та тэгэхээр энийг өнгөрсөн хугацаанд бүгдийг өөрийн зардлаар тэ өөрөө ингээд одоо туршилт хийгээд өнөөдрийн үр дүнд хүрсэн юм шиг байна. Ер нь төрийн байгууллагууд одоо тэ бусад төр захиргаа төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг хэр танилцуулсан бэ? Хамгийн гол нь хэрэгэлдэг болохын тулд эргээд энэ бас нөгөө бодлогын асуудал болох хэрэгтэй юм шиг байна л да. Төрийн сая уул нь их хурлын дарга очиж үзье гэж хэлсэн нөгөө нэг цаг агаарын нэг гамшигт үзэгдэл болсон шүү дээ. Бүх зам аагаад. Тэр үеэр одоо яг таарад жахаацгүй юм очиж үзүүлж чадсангүй. Засгийн газрын төвшөнд очиж үзэх байх. Нийслэлээс сая хүмүүс очиод үзэж гисэн байж байгаа. За тэнд бол одоо нэг 100 тонн төлс үйлдвэрлэлээ тавьсан. Бас хотоор бас нэлээд тараажчихсан ингээд байж байгаа. Би энэний гол одоо хэлэх гээд байгаа миний санаа бол энэ зуухнууд одоо миний туршилт хийсэн энэ зуух ингээд туршилтын амжилттай боллоо. Энэ бол энэ технологи бол цаашдаа Багнуурын дулааны станц дээр ихэд нэмээд 800-ыг ийм евро шилжүүлж болж байна. Хоёрдугаар цахилгаан станц дээр 300 байж байна. Налахад одоо энэ ойрхон налахад 300 байна. Төв аймагт бас энэ хотын хажууд бас 300 байна. Ингээд ийм одоо олон аймагуудад бий л дээ энэ технологи руу шилжүүлэхэд. Тэгэхээр энэ боломж бий. Тэгэхээр эн чинь бол өөрөө ашигтай технологи. Нэгдүгээр дулааныг маш одоо 100-ны ашиглуулан хөвцөнд маш дээшилж байгаа. Тэгээд дулаанаа хийжүүлээд хийгийн шатаагаад дулаанаа үйлдвэрлэж байгаа. Кокс нь өөрөө одоо экологийн бүтээгдэхүүн болоод гарчиж байгаа. Ийм л одоо юм байгаа. Энийг одоо өргөн хэмжээгээр үйлдвэрлэж агаарын бохирдол, хоцорын газрынхаа экологийн төлөв байдлыг дээшлүүлэх асуудал нь бол энэ төрлийн бодлогын асуудал байна. Өнөөдөр миний одоо ингээд хийчихэж байгаа туршилтаар амжилттай болж байгаа энэ бол одоо миний л өөрийн чадах хэмжээнд мөнгө төгрөгөл төрөөс аваагүй компанийнхаа зардлаар тэр газ генератор гэдэг юм тавиад 100-ны одоо халах гадаргууг өөрчлөөд ингээд бүтцийг бол ер нь бараг 30-40% өөрчилж байгаа юм л да.